Тэгвэл туулгын усны бохирдол маш өндөр түвшинд хүрснийг усны газраас мэдээлж байна. Туулгын тодорхой эсгүүдээс дээж 3 дугаар сарын 10-нд усны чанарын шинжилгээ авсан байна. Шинжилгээний дүнгээр улаастай орчмын усны чанарын индекс 4497 буюу бага зэрэг бохирдолтой ангилал тогтсон бол биокомбинатын бүсэд 459-64 хүрч маш их бохирдолтой түвшинд хүрсэн нь тогтогдсон байна. Энэхүү үзүүлэлт нь 1 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн стандартаар 10,000-аас доош байх ёстой нянгийн тоо 300,000-д хүрч гидсний савхансар нь нян стандарт хэмжээнээс 30 дахин их илэрчээ. Хүүхдийн улаан бурхан ч гэдэг юм уу, цусан туулгач гэдэг юм уу, жижигхэн дээр үед бохир гарын өвчин гэж нэрлэгддэг байсан өвчнгүүд салхаа болсон шалтгаан энэ. Өөрөөр хэлбэл бид нар хөгжил дэвшилгээ том байшин, том юу байдیں۔ Зам өндөр үнэтэй машин техник сонирхоод яваад байдаг. Гэтэл хүүхдүүд маань 20 дугаар зуунд алга болцсон байх ёстой өвчнүүдээр өвчилж байна. Тэрний шалтгаан нь гадаргын ус нь тэр чигээрээ бохирдсон байна л гэсэн юм. Иргэд үерийн таланд хогоо хийж байгаа нь туулгал бохирдох үндсэн шалтгаан болж байна. Туулгалын нян ихсэж байгаа нь гидсний сахунцар болон бүлгийн эмгэг үүсэх эрсдлийг дагуулдаг байна. Иймээс усыг шууд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж ялангуяа гидс ходоодны өвчл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Шугам цэвэрлэгийн ажлыг хийхэд бол маш их хэмжээний ахуйн хог хаягдал, машины тосмаас л дээрэс нь ахуйн бохир ус зэрэг энэ үерийн сувгуудад замдал уран усны систем даалт ил шугам хоолойнуудад бол хаях нөхцөл бол маш их гарч байна. Шинжилгээний үр дүнгээс харахад туулгалын усны чанар эрс муудаж байгалийн унган төрх нь алдагджээ. Мөн ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч нийтлүүд стандартын агуулмжаас хэтэрч нянгийн бохирдол нэмэгцээр байгаа юм байна. Иймээс иргэд өөрийн ойр орчмын голд хогоо хаяхгүй байх нь туулгалаа хамгаалах эхний алхам юм а.